За амар мэнд байцгаана уу. Өнөөдөр миний ярих сэдв хайрын талаар ярихаар шийдсэн. За энэ сэдв маань миний хувьд маш хүнд байлаа. Өчигдөр би энэ сэдвээр ярих гад үнэндээ би хийж чадаагүй л дээ. Хийж оролдож байгаад ер нь жоохон нус нулимсан даавтгалдаад үнэхээр л хийж чадсангүй. Тэгээд энэ сэдвийг би хийх ёстой гэж бодогдоод дахин энэ өнөөдөр хийхээр шийдлээ. Гэхдээ энэ сэдв надад үнэхээр хүнд байсан. Мэдээж одоо бага насны тэр нөгөө сэтгэлийн шарах бас хөндөгдөд байна л да. Энэ бүх ярьж байгаа сэдвүүд бүгд л сэтгэлийн шарах тэр хайртай бас их холбоотой байд юм байна. За миний яг үзэж туулсан энэ бүхэн маань надад үнэхээр их зүйлийг бодогдуулж байна, их зүйлийг өөрчилж шинжилт хийж байна. Би одоо ч гэсэн ингээд яг сэтгэлийн шарахаа ангааж чадсан уу гэсэн чинь яг хайрын талын сэдвээр миний сэтгэлийн шарахаа сайн ангааж эдгэж чадаагүй яваад исэн байна л да. Тэгээд өчигдөр би анзаарч ойлгож ухаарлаа л да. За тэгээд яагаад энэ хайрын сэдвүүдээр ингээд сэтгэлийн шарахыг яриад явчих ваа гэдэг дээр асуулт гарч ирж байгаа. Гэхдээ хайрын сэдвүүдээр миний хувьд бол бага насандаа хангалттай их хайрыг авч чадаагүйгээс болоод би өөрийнхөө амьдралдаа бүх талбарууд дээрээ тэр маань маш ихээр нөлөөлсөн байна л да. Тэгээд хэдий хүнд сэдвч гэсэндээ тэгэл бясалгал хийж явж байгаа хугацаанд би энэ бүхнийг таньж ойлголоо л доо. За хүн ер нь ингээд бага насандаа хангалттай хайрыг авах хэрэгтэй юм байна. Хангалттай өөрийгөө ер нь хайрлах ёстой юм байна. Энэ бол миний жишээ. Өөрийгөө хайрлагаагүйсээ болоод хангалттай хайрыг тэр эцэг эхээсээ авч чадаагүй тэр хайрыг ер нь би одоо ингээд бясалгал хийх хугацаанд таньж ойлгоод өөрийгөө улам илүү ойлгож таньж байгаа байхгүй юу? Ойлгосноос болоод илүү их нус нулимсантай утгалцсан гэсэн үг. За миний ярих сэдв энэ сэдв маань маш хүнд байлаа л да. Би тэгтээ нэгэнт миний галт иргэн маань хөдлөөд явчихсан байна. Хөдлөөд бараг л буух цэг дээр ирэх гээд байхад яг л энэ сэдв маань намайг жоохон хойшоо татчихин л та. Тэгтээ би энэ сэдвийг ярих хэвээр хайрыг бага насандаа ингээд хангалттай аваагүйгээсээ болоод хүн ууртай болд юм байна, гомдол ихтэй болд юм байна. Бусдаас хайр гуйдаг болчдөг юм байна. Энэ бүхэн бүгд нэгэн цул тэр нөгөө сэтгэлийн шарах болчиход байгаа байхгүй юу? Тэг ер нь бол хайр гэдэг зүйлийг хангалттай өгөх ёстой юм байна. Хангалттай авч явах ёстой юм байна. Хүн гэдэг амьтан чинь угаасаа сэтгэл зүйн амьт учраас үгээр баярлаж, үйлдэлээр баярлаж тэр сэтгэлийн шарахыг ер нь бага наснаас авснараа илүү сайн сайхан гэрэл гээгээд зүйлийг бодож эхэлдэг юм байна л да. Миний хувьд бол тэр маань жоохон хомс байлаа. Би одоо энэ сэдвийг ичих сэдв гэхээс илүү ил тод гаргасан нь миний хувьд бол маш том амжилт байгаа байхгүй юу? Хэрвээ та бүхэн энэ сэдв үнэхээр танд байгаа бол ичиж бодгошоо нуухал юм бол та сэтгэлийн тэр шахтагаа хизээч нүр тулж чадахгүй. Танаас тэр холдож чадахгүй. Тэр бол тантай цуг байгаад байна л гэсэн үг. Ангааж чаднаа, ярьж чаднаа. Бусдаас би ичихгүй. Энэ бол ичих зүйл биш ээ гэж өөртөө хүлээн зөвшөөрсөн цагт тэр хүн ярьж чадж байгаа юм чинь ангаагдаад эхэлсэн байгаа байхгүй юу? Миний ярих сэдв энэ сэдв маань үнэхээр том сэдв байлаа. Тэр бага насны юунаасаа болоод зөрүү дайштаач болсон байна. Бусдаа онцгүй харилцаа үүсгэж бүхэл талбарууд дээр тэгээ хайр гэдэг зүйлийг бас мэддэггүй жоохон өссөн байна л да. За бясалгал хийхээс өмнө бол хайрыг би зүгээр бусдаас гуйгаад бусдаас л би хайрыг авах хэрэгтэй гэсэн тиймийг буруу ойлголттой, буруу итгэл үнэмшилтэй байдаг байсан юм байна л да. Тэрийг би мэдэхгүй яваад исэн юм байна. Бясалгал хийсний дараа хайр гэдгийг чинь бага насандаа аваагүй тэр хайрыг би одоо өөртөө өгж байгаа байхгүй юу? Бүгдийг ойлгоод хайрыг бусдаас биш, өөрөөсөө ингэж хайрыг үүсгэх юм байна. Өөрийгөө сонсож, өөрийгөө улам илүү ойлгож, гүн рүү нь орж яг энэ сэдв маань надад хүнд байсан шиг илүү их ойлгож, цуг байж хамтдаа ингээд нэгэн цул болж байснараа илүү сайн сайхан үр дүн үүсэх боломж нэгддэг юм байна л да. Тэгэхээр хүн бүхэнд ер нь сэтгэлийн шарах байгаа. Би маш их анзаарч байгаа. Яагаад хүн ингээд уурлаад уцаарлаад байгаа? Яагаад болохгүй зүйл болоход ингээд уур бухимдлаа хамгийн түрүүнд тавиад байгаа? Энэ бол бүгд л бага насны сэтгэлийн шарах байгаа байхгүй юу? Дутуу авсан хайр.
Энэ бүхэн маань ээж аав гэж яригдахаар юм шиг байна л да. Тэгэхдээ төрүүлж өсгсөн тэр ээж аваагаа буруутгахаасаа илүү хөөхий тэр ээж аав нар чинь өөрсдөө маш их травматай явжсэн байгаа байхгүй юу? Тэгээд ангаач идгэн гэдэг зүйлийг ч мэдэхгүй явж ижилтэй. Тэгэхдээ миний амьдрал бол сайхан өссөн л доо бага насантаа. Гэхдээ би хитрхи их мэдрэмжтэй өссөн байна л да. Ийм мэдрэмжээсээ үүсээд миний аав маань надтай муухай харилцдаг байлаа. Миний ээж ч гэсэн сайхан харилцдаг хүмүүс байлаа. Гэхдээ яагаад шахах үүссэн бэ? Жохон хөндий хүүтэндүү байсан учраас жохон мэдрэмжтэй хүүхэд маань илүү их хайрыг авах юмсан, тэрвэрлтийг авах юмсан ч юм уу, иймэрхүү мэдрэмж хангалттай авах гэсэн болоод өөртөөгөө тэр маань ингээд хүнд шахах болж хуурж ийн л та. Тэгээд би энэ сэдвэрээ дамжуулаад бас ингээд удмуудаа ингээд танд ухаж ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхээр дээр үед ч угаасаа л энэ сэтгэлийн шарах гэдэг зүйлийг бидэхгүйгээсээ болж үр хүүхдтэй өөрсдөө ингэж их сэтгэлийн шарах драма үүсгдэг юм байна гэдгийг маш их ойлгож авлаа л да. Энд бол хэн нэгэн буруутай гэхээсээ илүү хүн гэдэг амьт нь хайрлагдах ёстой. Үгээр баярлуулах ёстой. Сайхан нэрчим энергиэр тэрвэрлэлээр ингэж гоё хайрыг үр хүүхдтэй өгснөөрөө тэр хүүхдийг нь ирээдүйн амьдрал хүртэл гэрэлтэж явдаг байх нь л те. Би энэ бүхнийг ойлгож ухаарлаа. Тэгээд энэ сэдв маань үнэхээр юмыг бодогдуулж байна. Хайр гэж үнэхээр агуу ганц хүүхдийн сэтгэлийн шарах дээр хэлэхгүй. Бидний амьдарч байгаа бүхий л зүйл хайр байдгаа. Би тэрийг маш сайн ойлгосон. Би энэ хайрын сэдвийг өөрөөсөө ярих гэж дотроосоо би ухаж өөрийгөө сонсож чадсанараа би энэ бүхнийг ойлгож байгаа байхгүй юу? Яг юун дээр би ийм их сэтгэлийн шарахтай болсон юм бэ гэдэг дээр миний дотоод хүн маань надад хэлж байгаа байхгүй. Тэгээд улам илүү яагаад гэсэн тийм асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Тэгж өөртөө одоо цугралдан гэхүү өөртөө хамт нэгдэж байснараа ерөнхийдөө ойлгож ухаарлаа л да. Энэ хайр гэдэг сэдв маш том агуу сэдв юм аа. Тэгээд би бол ил гаргаж чадлаа. Харин та бүхэн өөрөөсөө асуугаад үзээрэй. Би энэ сэтгэлийн шарах дээр хэр их үнэнч хүн бэ? За наа чи ингэж ил гаргаж ярьдгүй маа гэхэд өөрөөсөө нэг ичгүүгээр асуугаад үзвэл бас их зүгээр юм шиг. Надад маш их зүйлийг бодогдуулж байна. Энэ сайхан сэдвэрээ би бас өөрийгөө улам илүү таньж, өөрийгөө ойлгуулж та бүхэндээ танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол миний амьдралын жишээ байлаа. За энэ сэдв маань тэгээ та бүхэнд ямар санагдсан сэтгэл бичиж үлдээвэл тэгээ лайк, subscribe дараараа. Тэгээд өөртөө тулж ажиллаараа. Битгий ичээрээ, битгий өөрийгөө дараараа. Сэтгэлийн шарах чинь гүн байдаг шүү. Далд хумсар чинь бүр ингэж цойлогдсон байдаг. Тэгээ би энэ нэг сэдвүүдийг бүгднийг ярьснараа миний энэ дотоод сэтгэлийн шарахнууд ер нь бол анигдаад одоо энэ хайрын сэдвүүдээ энэ сэдв маань ер нь жоохон орхигдож явж исэн сэдв юм байна. Би эргээд ухаарч энийгээ таньж ойлголоо л доо. Өөртөө би маш их баяртай байна. Би ч угаасаа хүч чадалтай маш мундаг. Сүнс нь би гэдгийг би маш их сайн ойлгож байна, ухаарч байна. Өдөр тутамдаа би суралцж ойлгож байна. За тэгээд энэ бүхнийг ярьсандаа маш их баяртай байна. Та бүхэн өөрөөсөө асуугаарай. Бүх хүн шарахтай байдаг гэдгийг би мэднэ. Бүгд нуудаг мэднэ. Яагаад гэр бүл салалт болоод байгаа? Энэ бүхэн бүгд л сэтгэлийн шарахнаас үүсэлтэй гэр бүл маш их салалт болж байгаа. Одоо бол салалт бол ихэнх хөвийг авчаад байгаа. Сайхан амьдарч байгаа гэр бүл зөндөө байгаа. Тэр хүмүүс маань хоорондоо маш сайхан ярилцдаг учраас ийм бат бөх харилцаатай байгаа л да. Тэгэхээр энэ юуг ярих гээд байна вэ гэхээр ер нь бол хүн өөрийнхөө тэр дотоод шарахтайгаа тэмцэлдэх бус ангааж эдгэж өөрийгөө тэрхэн чухал юм а гэдгийг хэлмээр санагдаж байна. За та бүхэнд энэ бүхнийг сонсон та бүхэндээ маш их баярлалаа.